Эрхэм мөндөд телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүлийн хайлж дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Бидний нэвтрүүлгийн эхний буланг хүлээн авч зорино. Бид энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол орны хөрсний судалгааны асуудлыг хөндлөн ярилцгаж байна. Хөрс нь та бидэнд амь амьдралыг манд хэдэгдэг ус агаар, ургамал ногоо шиг л байгалийн нэгэн бүтээл нөөц юм. Хөрсийг буруу, хайр гамгүй ашиглавал шавхагдана. Нөхөс сэрэхэд он удаан жилийн хугацаа орно. Тиймээс амьд амьдралыг тэтгэгч нэгэн зүйлдээ бид одооноос анхаарал хандуулж зүй зохисоор нь ашиглах хэрэгтэй байгаа юм а. 1970 оноос хөрс судлаач үндэсний мэрэгжилтнүүд Оросод бэлтгэгдэн ирж, шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнд 74 онд хөрс судлалын тасаг байгуулагдсанаар хөрсний судалгааг монголчууд өөрсдөө манлайлан нэлээд далаацтай хийж эхэлсэн гэж үзэж болно. Энэ салбарын үе үеийн эрдэмтэд Монгол орныхоо хөрсөн бүрхөвчийн ангилал, зураглал, эвдрэл, бохирдол, хийм ус пицэг шинж, хөрсийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр судалгаа явуулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бид Монгол орны хөрсний ангилал зураглалыг нэлээд наривчлалтай бодтойгоор хийдэг боллоо. Эвдрэл, бохирдол, ашиглах, хамгаалах чиглэлээр бодлого тодорхойлогч төрийн байгууллагад арга зүй, зөвлөмж, дүгнэлтүүд гаргаж өгдөг боллоо. Хөрсний хийм, ус, пицэг шинж чанарыг шинжилэн гаргадаг хүчин чадалтай төхөөрөмж бүхий лабораторитой болсон байна. Сүүлийн үед нэлээд хүчтэй яригдж байгаа Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бүхий л тайлан зураг зөвлөмжүүдийг энтхийн хөрсний салбарын судлаачид хийдэг. Энэ чиглэлээр нэлээдгүй яригддаг учраас бид энэ удаа хөрсний чанарын судалгаанд анхаарлаа хандуулсан юм. Хөрсний чанарын судалгааг бид ямар төвшөнд хийж чадав, энэ судалгааны үр дүнд ямар дүгнэлт гарав, бид юу анхаарах ёстой вэ гэсэн олон асуултанд бидний дараах сурвалжлага хариулт өгнө. За бид нар бол энэ хөрсний одоо олон шинж чанарыг оролцуулсан одоо ийм арга зүйг бол боловсруулсан л та. Энэ дээр бол хөрсөн дээр одоо маш олон үзүүлэлтүүд тийм үү. Энэ одоо үзүүлэлтүүдийг одоо нэлээд одоо үтсэн тийм 100 баалын нэгдсэн системд оруулсан тийм. Яг өмнө одоо 1900 одоо 80-аад онд боловсруулсан хувилбарууд бий. 1980-аад онд манай газар зүйн хүрээлэнгээс боловсруулж исэн хувилбар бий. Тийм одоо сүүлд бас 2007-8 онд бас нэг хувилбарууд боловсруулж исэн. За энэ хувилбаруудыг одоо мөн одоо тодорхой зарчмуудыг ашиглаад өшөө улам сайжруулаад тийм шинэлэг тийм чанарын үнэлгээ тооцох аргачлал хийсэн л дээ. За энэ хөрсний чанарын үнэлгээний одоо холбоотойгоор хөрсний одоо хохирол тооцох тийм үү? Хөрсний одоо экологи эдийн засгийн үнэлгээ хохирол тооцохсон ийм арга зүй аргачлалыг боловсруулсан. Энэ арга зүй бол 2010 онд байгаль орчны яамны сайдын тушаалаар одоо батлагдаад энэ арга зүйн дагуу одоо хамтар хэрэгжил явж байгаа. Энэ нь Монгол орны хөрсний чанарын үнэлгээний шинэлэг аргачлал. Газар ашиглалтын онцлогоос хамааруулан бэлчээрийн, тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа хөрсний үнэлгээ мөн хөрсний ерөнхий чанарын үнэлгээний арга зүйг боловсруулсан. Энэ арга зүйн дагуу хөрсний чанарын суур үнэлгээг тооцоосон. Хамгийн өндөр чанарын үнэлгээтэй нь хар шорон хөрс 87.6 байхад хамгийн бага нь сайрын хит хуурай цөлийн хөрс 1% байна. За хамгийн одоо сайн чанартай улс бол хар шорон хөрс гэдэг тийм үү? Хар шорон хөрсөнд одоо дээдлээ одоо хар бараа үржил шимтийн хэсэг нь бол одоо 50-60 см одоо зузаан одоо их сайн үржил шимтэй. Одоо дээдлээ одоо жишээлбэл 10 см өнгийн хэсгээ 10 см хөрс одоо илэгдэл эвдрэл орлоо гэтэл доотлолт дахиад одоо 30-40 см байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж одоо нэлээсээ үржил шимтэй хөрс. За тэгээд дараагаар нь бол мэдээж ийм одоо хар хөрөн хөрс бол одоо сайн үржил шим гайг Монгол орнд сайн хөрсөн тооцогддог. Тариалангийн л одоо манай одоо хөрсний гол нөөцөл одоо энэ хар хөрөн хөрсөл байх шүү дээ тийм үү. Тэгэл одоо бусад хөрсөн говийн хөрснүүд бол одоо үржил шим муутай. Чулуурхаг тийм үү. Чулуурхаг за үржил шимийн одоо давсжилт ихтэй гэсэн тийм одоо газар орныхаа байдлаас хамаарсан янз бүрийн шинж чанартай байна. Бид нар бол гаргасан багалтай хөрсний чанарын үнэлгээгээр тийм үү.
Одоо жишээл тэр аймгийн хэмжээнд одоо тэр тийм өрс нь хэдэн хувь эзэлж байна. Сумын хэмжээнд хэдэн хувь эзэлж байгаа гэсэн юм судалгаанууд бол хийгдсэн байна. Гэхдээ энэ практик дээр бол одоо зөвхөн миний л одоо хамгийн одоо бодож явдаг зүйл бол энэ хөрсний чанартай уялдуулсан юм ялгаатай татврын системийг л одоо нэлээд амьдрал дээр хэрэгжүүлмээр санагдаад байна. Хөрсний чанарын үнэлгээ нь газрын үнэлгээний суурь болох чухал үзүүлэлт. Газрын татварыг хөрсний шинж чанараас шалтгаалan ялгууртаа тогтоох, газрын үнэлгээний ажлыг чанаржуулах, газрын ашиглалтыг сайжруулахад энэ арга зүй маш чухал ач холбогдолтой. Тухайлбал газар ашиглалтын татварыг хөрсний чанараас шалтгаалж ялгаатай тогтоох цаг нь болж. Бараг ганц манай улс л бүгдээс нь ижилхэн ормор төдий хэдхэн төгрөг авдаг байх. Зүйн чанартай хөрстэй талбайтай тариаланч нэг гаагаас бараг 30 центнер авч байхад хөрс муутайд нь тариалаад 10 ч хүрэхгүй центнер ургац авч тос шатхуун гэд зардалдаа шатах шахс нэг нь ч байж л байна. Нийтээр нь газар тариаланг дэмжих бодлого явуулж байгаа нь зөв хэдий ч хөрсний чанараар ялгаатай тогтоосон төлбөр өөр олон зүйлийн хөшөөрөг болох нь тодорхой. Хөрс муутай газар тохирсон арга технологиор тариалт явуулах, сэлгэлттэй тарих, хөрсөө хамгаалах олон санаа сэдлийг эцэдэд төрүүлнэ. Энэ талаар арга хэмжээ авах хөшөөрөг болно. Хөрс сайтай талбайгаас авсан өндөр татвараар хэдий хөрс сайнж цаашид хамгаалах, сэргийлэх арга хэмжээ авах олон ажлыг санхүүжүүлж болох шүү дээ. Ер нь тэгээд шудраг бус юм л да. Таны аяхтай будаа дундуур харин хажуугийн доржих дүүрэн байхад та хоёр яг ижилхэн мөнгө төлж байна гэсэн үг. Энэ асуудлыг ярих цаг нь болсон байна. Үжил шим дорчил л да. Тарилангийн хөрсийг одоо хамгаалах ажиллагаа бол хамгаалах үйл ажиллагаа бол ер нь харьцангуй ер нь баг баг хийхдэггүй шүү гэж хэлж байна. Одоо газар тарилан бол сүүлийн 4-5 жил бол сэргсэн. Хатрын 3 дугаар ингээд 90 оны дунд чи үнэхээр уналтанд орсон л та. Яг хэцүү байсан тийм үү. Тэгээ хатрын 3 дугаар айны одоо үйл ажиллагааны юугаар бол газар тариланыг дэмжих бодлого одоо хүртэл явж байна л тийм үү. Газрын татвар бол одоо маш бага түвшинд байж байгаа бараг татваргүй шахуу. Тийм үү. Тариланчдыг одоо техникээр дэмжиж байна. Тэгтээ бол одоо энэ хөрсний үржил шим бол ерөөсөө л одоо энэ газар тарилан эрхэлж байгаа улсууд хөрснийхөө үржил шимийг сайжруулах тийм үү. Хөрснийхөө одоо үржил шимийг хамгаалах ийм бодлого барихгүй юм бол энэ ингээд яг энэ маягаараа ашиглаад авах юм бол ерөөсөө хөрсний үржил шим хүчтэй дороотолд ордог. Хүчтэй дороотолд орно. Тэгээ нэгэнт одоо эвдрэл дороотолд орсон хөрс бол үржил шим нь эргэж сэргэх бол их хэцүү. Илүү зардалтай болно. Доктор Бат шиг хүрээлэндээ хөрсний секторыг тэргүүлэн ажилладаг. Эдний секторт 10 гаруй судлаач залуучууд ажиллаж байна. Хөрсний лабораториудаа хамтарсан төсөл хөтөлбөрийн шугамар болон өөрсний санхүүжилтээр нэлээд сайн төхөөрөмжөөр тоноглоод байгаа бөгөөд энд хөрсний хим, агрохим, ус, физик шинжийн 40-од нэр төрлийн задлан шинжилгээ хийж байна. Хээрийн судалгааны багаж, атомын шингээлтийн спектрометр, дүлт фотометр, хлорометр зэрэг орчин үеийн багажуудтай болсноор хэр баргийн зүйлээ гадагшин барьж гүйлгүй өөрсдөө учрыг нь олждаг болжээ. За жишээл дэлхийн практик дээр 1930-ад онд бол Америк бол яа харахгүй одоо тийм шорон шуур гэдэг хүчтэй бол тийм үү. Тэгэл газар хөрсний илэгдэл хэвдэрлийг хамгаалах бодлого хүчтэй хийсэн л дээ 30-ад онд. Тэр бол алдартай. Тэрнээс хойш бол Америк одоо газар тариалан бол нэлээд тийм хөрс хамгаалах тийм үү. Ойн зурус ингээл хөрс хамгаалахад цогцлбор арга хэмжээ л дээ. Одоо ойн зурус байгуулах одоо янз бүрийн технологиуд сэлгээ хэрэглэх тийм үү. Тэг элдэн шүүлж байдаг юм ингээд ийм цогцлбор арга хэмжээ эднэрийг бол Америк, Европын бол их хүчтэй хийдэг. За манайх бол яг 1950-60 онд бол газар тариалан одоо ашиглаж эхэлсэн хүчтэй. За ингэж ашиглаж байгаад яг нэг 7-8 жил 10 жилийн дараа үнэхээр хөрсний үржилшим дөрөв 1970-ад онд бол тэр үеийн засгийн газар чинь бүр тийм тусгай тогтоол шийдвэр гаргаж ирсэн байгаа шүү дээ. Хүндэд бол энэ бэлчээрийн хөрс нь бол жилдээ бол одоо 9 тонн гагийн хоригдлолтой явж байгаа байхгүй юу? Тэгэхэд бол яг тэр зэрэгэлдээ байгаа тариалангийн хөрсгөл одоо 0.4 тонн гагийн эвдрэлтэй. Энэ байгалийнхаа юугаар бол үндсэндээ хоригдлол явагдах ёстой газар байтал ч одоо юм эвдрэлтэй болсон байх жишээтэй. Тэгээ энэ одоо үржил шимийн үзүүлэлтүүд нь бол хоёр дахин зөрүүтэй. Янз бүрийн агуулмж гэтэл одоо
тариалангийн өрсөнд бэлчээр өрсөдөө харьцуулах юм бол хоёр дахин бага байх ч. Тэр нь бусад одоо энэ фосфор, калий гэх зэрэг элементүүд илсжилт одоо илүү болсон байж тийм илсний агуулмж ингээ 57%, 49% байж хахад энэ бэлчээр өрс бол 36, 27 гэдэг арай бага. Эрдэмтэд судлаачид судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр түүндээ тулгуурлан тодорхой дүгнэлт гаргаж цаашид энэ арга замаар асуудлыг тодорхой болгон гаргаж ирэх арга зүйг боловсруулж өгдөг. Энэ үүргээл хөрсний судлаачид биелүүллээ. Түүнээс бус тэг гэж заахгүй л дээ. Тэгээд өөр бусад улс орон энэ асуудалтай яаж тулгараад ямар арга замаар гарсан бэ гэдгийг сануулж хэлдэг. Хөрс гэхлээр бид юун түрүүн тариалангийн бэлчээрийн талбай гэж ойлгодог. Гэтэл бас хөрсийг дороотуулж байгаа нэг зүйл нь суурин газрууд, аймаг сумын төвийн газар нутаг. Хин дуртай нь чиг чигээрээ гаргасан зам харгуйнууд хөрсийг ихээр дороотуулж байна. Нэгэнтэл тэнд суурин газар байх юм бол явган хүний зам, автомашины зам, зөвлөгжүүлэлт, айл хорооллын гудамж талбай гэд нөгөө л хот сууршмал газар тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Хөрсний эвдэрлийг тооцоод олон улсын цөмийн энергийн агентлагийн шугамаар одоо хэрэгжсэн ийм төсөл хэрэгжүүлсэн. Энэ дээр бол энэ сүүлийн орчин үеийн одоо нэлээд тийм шинэлэг арга зүй тийм үү. Цацраг идэвхтэй стоп CC137 хар дуулга бриллэ гэсэн ийм стопуудыг хэрэглэдэг юм л да. Энэ стопуудыг ашиглаж одоо бэлчээрийн хөрсний илэгдэл эвдэрлийн хэмжээ, тариалангийн хөрсний илэгдэл эвдэрлийн хэмжээг бол судалж тогтоосон. Жишээл одоо бэлчээрийн одоо ердийн одоо ийм хээрийн бэлчээрийн төв Монголын одоо хээрийн бүсэлтгэл одоо нэг га хөрс одоо нэг жил дотор тийм үү нэг 4-5 тонн одоо алдагдал явж байгаа жишээ тийм нэг гагаас нэг жил. Тэгэхэд бол тариалангийн хөрсөн дээр үзэхэд бол нэг гагаас бол одоо жилдээ хэтэл одоо 30-40 тонн хөрсний одоо илэгдэл эвдэрд гарч байна. Энэ бэлчээр хөрсийг харьцуулах юм бол одоо бэлчээр хөрстэй харьцуулах юм бол одоо илүү олон дахин өндөр одоо тийм илэгдэл эвдэрл явж байгаа гэсэн үг л дээ. Сүүлийн жилүүдэд хөрсний зураглалын ажилд агаар сансрын зураг, орчин үеийн компьютерийн програм хангамж ашиглан илүү тодорхой наривчлалтай гаргадаг болсон. Монгол орны хөрсний чанарын үнэлгээний зургийг нэгийг харьцах нь 3 саяын маш стапаар зохиолоо. Хөрс бол одоо яхахгүй одоо Монгол орны ч юм уу одоо байгалийн баялагын нэг тийм үү, том баялагын нэг. Тэгээ хөрсний одоо гол болсон хөрсний байгалийн баялагыг үнэлэх одоо хамгийн чухал зүйл бол хөрсний зураглал. Хөрсний зураглалыг аль болох одоо үнэн бодит тийм үү ийм сайн зураглах хийх асуудал бол тэгэл энэ улс орн болгоны л одоо гол одоо зорилго нэг байдаг л та. За бидний энэ компьютерийн одоо сүүлийн 10 жилд бол компьютерийн технологи бол хүчтэй одоо хөгжирлээ тийм үү. Компьютерийн зураглал, агаар сансрын зураглал. Өмнө нь бол одоо ихэвчлэн одоо ийм хээрийн судалгаа янз бүрийн юм дээр үндэслээс арай жахан тийм наривчлал муутай зураглалууд хийгдсэн л та. Тэгээ сүүлийн үед бол бид нар Монгол орны хөрсний зураглалыг бол энэ агаар сансрын зураг ашиглаж тийм үү. Ландцатын одоо зураг ашиглаад мөн хээрийн судалгаа давхар хослуулад. Тэгээд энэ компьютерийн одоо юугаар бол илүү наривчлсан, илүү ийм сайн одоо зураглалуудыг бол хийж байгаа. Энэ сэдвийн хүрээнд Монгол орны хөрсний экологи эдийн засгийн үнэлгээний хохирол тооцох арга зүйг боловсруулсан. Өөрөөр хэлбэл энэ арга зүйгээр газрын хөрсийг эвдэж сүйдэлсэн, зүй бусаар ашигласны эдийн засгийн хохирлыг нөхөн тооцоход шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр үн тогтооно гэсэн үг. Энэ аргачлалыг байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2010 оны тушаалаар баталж хөрсөн бүрхөвчийг хамгаалах, нөхөн сэргээх, буруутай этгээдэд хууль эрх зүйн хариуцлах хүлээгдэх нөхөн төлбөрийг тооцоход ашиглаж байна. Хөрсний салбарт манай тэргүүлэх эрдэмтдийн нэг Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич Доржготов ажилладаг. Тэрээр өнгөрсөн 5 гарагт Монгол орны хөрс ба хөрсөн бүрхөвчийн судалгаа сэдвээр өргөн олонд зориулсан лекц уншсан юм. Энэ сэдвтэй холбогдуулан бид түүнийг студид авирж ярилцсан байгаа. Үргэлжлүүлэн хүлээн авна уу?
За манай нэвтрүүлгийн дараагийн булан зочинтой ярилцах цаг эхэлж байна. Бид энэ буланда шинжлэх ухааны академийн газар зүйн хүрээлэнгийн захирал академич Доржигт бид урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа танд. Доржигт академичаас би ярилцах гол сэдв маань юу гэхээр ер нь хөрсний асуудлын талаар би тантай ер нь ярих гэсэн. Тэгээ тийм дотор ер нь хөрс гэж юу юм? Хөрсийн судлахын шалгуур юу байдгийг, яагаад судалдаг юм? Монгол орны хөрсний бүтэц онцлог юу байдгийг энэ талаар хоёул яриагаа эхлэе. Тэгэхээр энэ газрын хөрс гэдэг энэ зүйл бол байгалийн нэг салшгүй хэсэг, орчлон ертөнцийн нэг том бүтээгдэхүүн. Энэ бол бас л нөгөө талаараа юугаач орлуулшгүй юм үнэт баялаг. Хоорой газар дээр байгаа бүх ургамал амьтан, бүх амьд организм хөрсний шимт хичээлийн ачаар л орчинд тогтож байдаг. Хүмүүс бид шалгаагүй хөлд орсон цагаас эхлээл газрын хөрстэй харьцаж, газрын хөрсний ашиг шимийг насан туршдаа хүртэж ингэж амьдардаг. За газрын хөрс гэдэг маань юу юм бэ гэвэл энэ талаар олон тодорхойлтууд байдаг л да. Ингээд базаад хэлэх юм бол ер нь энэ уулын их чулуулаг, уур амьсгал, ургамал амьтны организм, газрын гадарга, хот одоо энэ орон зай цаг хугацааны харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог ийм газрын гадаргын өнгөн хэсгийн эрдэс органик юм тийм үжиг шимтэй давхарга. Тэгээ газрын хөрсний хамгийн нандин өөр юунд ч байдгүй ганц шин чанар юу гэвэл үржил шимт чанар. Ургамлын ургацыг бий болгодог. Амьтныг ургамлыг шимт хичээлийн бодисоор ус чигээр хангадаг. Энэ үржил шимт чанар бол ерөөсөө хөрснөөс өөр байгалийн аль нэгэн биетэд байдаг. Энэ утгаараа бол энэ хөрс гэдэг маань манай гариг дээрх бүхэл амьдралыг Шим ертөнц. бүх шин ертөнцийг тэтгэж яадаг. Тэн дотор хүн ч гэсэн орно шүү дээ. Тийм. Бид чинь дэж хэрэг далай дээр тариа тарихгүй, уулан орой дээр тариа тарихгүй шүү дээ. Ганц газрын хөрсөн дээр л тарина. Тэгээ газрын хөрс маань тийм л ашигтай юм. Бидний амьдралын нэг гол салшгүй юм үндсэн их үүсвэр юм л да. Тэгж ойлгох хэрэгтэй. Монгол орны энэ хөрсний одоо онцлог юу вэ? Ер нь шинжлэх ухааны энэ хөрсний ангилалд одоо Монгол орны хөрс ер нь ямар хитэц бүтэц зүйлд нь хамаардаг юм? Ер нь яаж ангил байдаг юм? Одоо ер нь байр байдал ямар байна энэ талаар та нэг яриа. Монгол орны хувьд Монгол орн маань бүгдээрээ мэднэ. Дэлхийн бомбцгийн хойд тагсад сэрүүн бүсд оршдог. Нутгийн маань ихэнх нь талаас илүү хувь нь уул нуруутай, том эндэр нам уул нуруу. Тэгээ ерөнхийдөө хуурай дуур амьсгалтай. Энэ орчин нөхцөл зохицсон, энэ байгаль орчин зохицсон тийм л болон янзын хөрс Монгол орнд байдаг л. Ялангуяа манай нутгийн маань ихэнх хэсэг нь одоо хуурай гандуу, хээр, зүйл, даримтэг зүйл. Тэгээ нөгөө үлдсэн хэсэг нь өндөр нам, уул нурууд, мөнгө сардаг, мөсөн гол ихтэй байдаг. Энэ байгалийн энэ эс тэс ялгаанаас үүдэл маш олон янзын хөрс Монгол орнд тарах хэвсэлтэй. Ер нь сэрүүн бүст байдаг л баг л бүх хөрс Монгол орнд бий шүү. Тэгээ энэ нутгийнхаа хөрсийг бид нэр яг олон жил одоо 20 оноос хойш Оросууд судалсан. За бид нэр Монголын судлаачдыг 60 оноос хойш бас өөрийн гэсэн одоо ийм хөрс судлалын школтой сургуультай болсон. Тэгээ ер нь нэлээд олон жилийн турш судалгаа явуулсан, хөрсний судалгаа явуулсан. Тэгээ үзэхэд бол ер нь манай Монгол орны хөрсийг хоёр том бүлэгт ингэж хувааж. Уулын хөрс, тал газрын хөрс гэх энэ хоёрын хооронд ажиллах ямар ч боломж байхгүй. Гарал үүслийн хувьд ч ялгаатай, шин чанарын хувьд ч ялгаатай, аж ахуйн шалбарлагч их маш ялгаатай шүү дээ. Ууланд мэдээж хэрэг тариа тарихгүй, уулын хөрснөд хадлан төлөөлөө авч чадахгүй, уулын хөрсөнд голдвол одоо малын бэлчээд ашигладаг. Тэгтэл тал газрын хөрс бол ямар ч байсан гэсэн бэлчээс гадна тариалан тарьж болно, хадлан авч болно. Тэгээд одоо янз бүрийн зэсрэлэг байгуулах гэж олон ашиглалтай л. Тэгээ гарал үүслийн хувьд уулын хөрсч бас их өөрийн өрөмс шинжтэй, хад чулуу ихтэй байдаг, нингэн давхартай байдаг, ус чигрэнхэдэн баг байдаг. Гадаргын урсаж маш хүчтэй. Чагарлаас үүссэн болоо ялгаатай. Тэгээ газрын хэвгийг дагаад одоо хөрсний эвдэл хүчтэй явагдана. Тэгнь. Гадрын урсаад дамжаад нэг геохимийн хөдөлгөөн явагдана. Элементүүд нь одоо доошоо урсаж зөөгдөж, угаагдж байдаг гэх ингээд зөндөө олон шинж бий л дээ. Тэгээд уулын чулуулаг баян учраас тэрний өгөршлийн бүтээгдэхүүн хөрсөнд баян шингэж байдаг. Ингээд үзэх юм бол их ялгаатай.
Тэр ялгаа үндэслэл ер нь үндсэндээ гарал үүслийн шинжээр нь уулын талын гэсэн хоёр том бүлэгт хуваагаад тэгээ уулын хөрсөө бол дотор нь хэв шинжүүдэд хуваана. Талын хөрсөө тусад нь хэв шинжүүд хуваа. Монголд үндсэндээ нэг 35 орчим хэв шинжийн хөрс байгаа юм л төрсний. Тий. Тэрнээс одоо ухаанда ууланд бол уулын дүүн дэрийн ингээд нэг том бүлэг хөрс байна. Өндөр уулын цас мөстэй ууланд байна. Одоо Монгол алтай нэг цас мөстэй хөрсгөл орчмын сэрдгүү тэгээд энэ чинь уулын дүүн дэрийн хөрс байна. Дараагаар нарайгаа өгөө зөөлөн шиг газар уулын нугын нуг тэр ингээд тэгээд өндөр уулын хэрийн ингээд тэгээд уулын ар хажууд уулын тайгын уулын ойн өөр хажууданд уулын хэрийн ингээд үзэх юм бол тэгээд тал газраа бол тал хэрийн өсөө тал хэрийн хар хүрэн хар шорон заримдаг цөлийн борсаар тэгээд ингээд үзэх юм бол маш олон янзын хөрсүүд байна л да. Тэгээд татмын хөрсүүд байна, голын татмын, нуг намгийн хөрсүүд байна, давсраг хөрсүүд байна. Тэгээд үзэх юм бол нэлээд одоо ингээд 35 хэв шинжийг бий даасан. Тэгээд хэв шинжүүдэн дотроо бас дээд хэв шинжүүд хуваагдана. Тэрэн дотроо төрлүүдүүд хуваагдана. Тэгээд ингээд нэгж болох юм бол нэлээд одоо лавл 100 хол давсан тийм бол нэгж. Тэгтээ зонхлох хөрс гэж бас байна үү? Тэгээ манай нутгийн маань ер нь Монгол орны хөрсний зургууд би зохиосон л да. Хэд хэдэн удаа 74 онд дараачих нь 80-аад онд 81 онд гээд тэгтэл тэр маань харахад л ингээд Монгол орны хөрсний тархалтыг үзэхдээ ер нь нэг улсын маань нутгийн 70 гаруй хувийн голд гандуу хөрс байгаа юм л. Гандуу гэдэг маань юу гэсэн үг вэ? Хуурай хэрийн хөрс, зэрэмдэг цөлийн хөрс тэр шивэтга бүр хэд гандуу цөлийн хөрс Монгол орнд байдаг. Тэр нь улсын маань нутгийн бүгд нийлээд нэг 70 гаруй хувийн үлдэж байгаа нэг 20 гаруй хувьд нь л одоо ой тайгын хөрс, нуг намгийн хөрс, өндөр уулын хөрс байх шийт. Энэ юунаас болж байна? Жишээл одоо их гамдж байна, тэгээ цөлжиж байна, хатаж байна гэдэг ингээд байна шүү дээ. Энэ үл ерөөсөө гарал үүсэнд бол ер нь өөр Монгол орны юм дээр байгалийн бүс өслөрийн онцлогоос хамаарч байна да. Ерөөсөө Монгол орн чинь угаасаа одоо байгалийн оршиж байгаа газар зүйн байрал нь яг харахгүй л цөлөө байх бүс нутаг урмолн тийм байна. Ерөөсөө газар зүйн байр шил тийм байх. Газар зүйн байр шил тийм байна. Угаасаа Монгол орнд урд хэсэгт нь цөл, дунд хэсэгт нь заимдаг цөл, хойд талд нь хуурай хээр, тэгээ уултай газар нь ой байх л ийм л ерөөсөө тийм төрмөл одоо уугуул тийм шинчаартай. Тэгэхээр биш тэнд цөл хүн бий болгоцсон биш шүү дээ. Манай цөл бол Африкийн цөлийг бид ярьдаг шүү дээ. Хүний нөлөөр бий болсон гэж тийм ээ. Монголын цөл бол тийм нөлөөгөөр бий болсон биш. Жинхэнэ байгалийн тогтолцоогоор бий болсон юм. Одоо энэ хөрсний ангиллынхаа энэ ангилд багтаж байгаа энэ хөрсүүд дотор чинь одоо ашиглаж байгаа хэлбэрээр нь янз янз байна шүү дээ. Хадлангийн, бэлчээрийн, тариалангийнх энэ төр гэдэг. Тий одоо манай хувааж үздэг шүү дээ. Яа харахгүй тий манай улсын нутгийн маань одоо ингээд үзэхэд л гол нь үндсэндээ ихэнх нь хөдөө аж ахуйн хэлбэр газар. Тэн дотроос гол нь малын бэлчээр, тэгээд хадлан, тариалан гэж үздэг л дээ. Тэгээ ер нь 1950-аад оны сүүлчээр 60-аад оны ихээр ата экспедиц ажиллаж ирсэн Монгол орнд. Тэгээ Монгол орн тариалан тохиромжтой газрыг сонгож явах ажил хийсэн байна. Тэгээ тэр үед бол нэг 9 сая гаруй газрыг тариалан тохиромжтойг сонгож авсан. Тэрнээс яг тухайн үед өнөөдрийн хүртэл одоо хагалсан газрыг нэг 1,200,000 орчим га. Яг одоо ашиглаж байгаагүй үед нэг 900 хүртээгүүтэй га газар байна л да. Сая га газар. Тэгээд үлдсэн тэр одоо 500 орчим мянган га газар үлдээд энэ хугацаанд тариалангаас хасагдж хаягдсан, атарсан газар болж хувирч байгаа юм л. Ер нь бол манай оронд тариалан тохирох хөрсний нэг тун хязгаарлагдсан шүү. Ер нь тийм их муу хязгаарлагдсан. Ер нь нэлээд одоо бүр багасаад байгаа юм. Ер нь бол онлын хувьд тариа тарьж хаач болно шүү дээ. Усал байвал тарьчих юм байна. Гэтэ одоо багаар нэгээд нэг өтгөн услгаагүй тариалан их нэг үйл тун зовлонтой. Заавал одоо услгаа хэрэглэн, бордоо хэрэглэн, нилээ их хөрөнгө хайж ээж, нилээ хүч хайж ээж, хөрөнгө оруулалт яардаж ээж тариа наваа болохоос биш. Байгалийн зөнгөөрөө тариалнаг үйл тийм газар нь тун хязгаарлагдсан байна. Энэ орхон сэрэнгийн савын хэсэгхэн газар, хаалх голын орчмын хэсэгхэн газар, онон улсын савын газар, ханхийн арын баруун дөрөвний орчим гэл хэсэгхэн газар ингээд одоо ашиглаж байгаа юм тэр шивд. Тэрнээс цаашгаа ингээд тал байгаа, тариалан тал байгаа томсхийг үйл үнэхэрийн газар маш хязгаарлагдсан байна.
Тийм үү. Тэгэхээр эн чинь сүүлийн жилүүдэд нэг дэлхийн дулаалтай холбоот сүүлжилт маш ширүүн хүчтэй явж байна гэж байна. Шар шарaan шуурга гээл одоо их холбож штэ одоо гэж цөлжүүлж яана гэдэг одоо. Ер нь үндсэндээ бол яг энэ гадныхын шар шарaan шуургын нэг 5 их усүр байна гэж үздэг юм билээ. Тэрний нэг нь зөвхөн ганцхан Монголд байдаг. Бусдын дандаа энэ уртлын ойго Шинжаан угрын тэр Такалмаканы зүйлээ тэр тэнд интерес нэг 4 гол их усүр гарна. Тэгээ бүр Америк хүртэл тэр юу чинь шараач очд юм байна шүү дээ. Баруун Лос Анжелес тэр баруун иргэд очд юм байна. Канадын баруун иргэд ч гэсэн бас л энэ чинь нэг ийм их хорлон сүйтгэлтэй юм болж байна гэд байдаг. Тэрийг Монгол буруутгаад байдаг. Ер нь эцэстээ бол нэг говийн алтан өмнөх нөгөө говьар л гол юу явдаг юм шиг байна. Тэгтэл наад үндсэн төв хэсэгт бол юм явагддаггүй баг. Тэгэхээр бид нэг энэ бас нэг газрын зурглалын судалгаа олон жил явуулсан л да. Тэгээд үзсэн чинь ер нь одоо яг хүн болгоны мэддэг өргөргийн бүс гэж ярьдаг, бид өндрийн бүс гэж ярьдаг. Гэтэл одоо хотхорын бүс гэж бас нэг том зүйл тогтол байх шиг байгаа юм. Том хотхорууд хондоо хангаа их юуны Монголоос тэ хангаан нурууны хооронд их нуруудын хотхор, ус нурууны хотхор, шаргын говийн хотхор гэж том хотхорууд байдаг. Астан гөөргөөд бас л одоо тэр астан гөөргөөний нөгөө юуны баруун хураан хотхор наашаага тэгээд намынгийн говь, цэнхэрийн говь гэж тэгээд энэ төврүүгээр ингүүт их нуруудын хөндөй гэх нэг том хотхорууд байдаг. Хотхоруудын төвд хамгийн одоо юутай хуурай шинжтэй. Тэнд голдуу юм хуурай хөрс, цөлийн хөрс байдаг. Тэгээд тойроод ингээд хотхороо тойроод ингээд бас хэд хэдэн хөрсний бүсүүд үүсдэг юм байна л цагирган байдалтай. Хотхоруудын төвд хамгийн хуурай, хамгийн одоо тэрний нэг шинж тэмдэг нэг одоо юуныг бол тэр ерөөсө хотхор болгоны төв элстэй байдаг. Эсгүй хотгор ерөөсөө байхгүй шүү дээ. Хотгор нь томч бай, жижигч бай, нууртайч бай, нуургүйч. Заавал хотгорын төв хэсэгт нь хамгийн нам, хамгийн одоо хуурай хэсэгт заавал эсэн хэмжил бий болсон байдаг. Тэр яагаад гэвэл тэр хотгорын төвд л агаарын одоо хуулиараа хөдөлгөөн. Тэгээд дөрвөлийн турсгал бий. Дөрвөлийн турсгал тэгээд босоо урсгал. Тэгээд тэрнээс болоод тэр 8 шороонуудад хийсэж таны яаж байгаа сайн гэдэг шар шороон шуургаж байна. Тэндээс бий болоод тэгээ 2-3 мянган метр өндөртөд зөөгдөн шүү дээ. Тэгээд үлдэж байгаа нь юу гэвэл элсэл байхгүй юу? Элстэй газар болгонд л шороон шуурга үүссэн бай таараа. Тэгэл үлдсэн юм элс хайрга хийсэж явцсан шар шороон шуурга. Тэр маань тэгэл энэ зөв өмнө зүгээрээсээ тэгээд таны ярьдаг тэр тэнгис талаа алгасаал ингээд тэр Япон Америк хийгээд тэр чинь тийм л юм да. Тэгээ тэрийг одоо хэрвээ бид ингээд зогсоох саавал харах хэмжээ ингээд ярьдаг л да олон улсын гол зүйл байнга ярьдаг. Байнга ярьдаг. Тэрийг мэдээж ингээд замд нь хаалт тавиад зогсоох арга байхгүй. Яг үүсэж байгаа газарт нь л арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр л агаарын хөдөлгөөн ихтэй салхи шуурга болдог газарт нь л тэр одоо эвдэрсэн хөрсийн зэрэгээ гэдэг байвал тэнд заавал мод тарих юм шүү дээ. Тэнд буцсөг, мод тарих бол утгагүй шүү дээ. Суулгаж болно. Тэнд одоо зүгээр өвс тарьж болно хамаагүй өвсч үү. Тийм хөрсний нүүдэл хөрсийг одоо булгуулахгүй байхаас өвс тарьж болно. Болохгүй л тэнд нь чулууч одоо асахчихсан боломоор юм шиг тийм юм байдаг л. Тийм ч тэгжил арга хэмжээ авбал тэр шаран шуурга маань намжих. Тэгэхээс биш одоо ногоо хэрэмч юм уу замд нь хаалт энийг өвөлдөр утахгүй асуудал. 3000 метр таалт хийж чадахгүй шүү. Тийм өндөрч явж байгаа юм. 22000 метр тийм юм байна. Тэгээ тэр шаран шуурга чинь бас их хортой байдаг юм лээ. Би Японд тэр явж явах усууд ярьдаг юм. Одоо тэр нөгөө нарийн нано технологийн төвшөнд юм хийж байгаа усууд яа чин тэр шороо буучин гуталтай гэж ерөөсөө. 70-80 оны үед таанс Орсын эрдэмтдтэй хамтарсан судалгаа хийсэн л дээ. Үр дүн нь бол нэг их тийм мэдээлэлдээ нийтэд нэгт их мэдээлэгдэг. Юу гэхээр тэр нэг ой санамж гэдэг таанууд хичээд байсан. Ер нь Монгол орны хөрсний давхаргууд их олон жилийн энэ хугацаанд ер нь хэдшээ жилийн хэмжээгээр таанаас тэр Монгол орны хөрсний давхаргийг судалсан байна. Нэг тийм судалгаа явуулсан гэсэн. Энэ их сонин асуултаа асуулаа. Тэгээ Монгол орны өнөөдрийн хуурай хээрийн хөрс. Одоо Монголын дорнод тал, Монголын төв хэсгийн тал газар, чойр, орчмын ингээд энэ нутагч нь дээр үед байх вэ? Одоо нэг хэдэн 100000 жилийн өмнө мөнгө сэвдэхтэй байж. Өнөөдрийн хөрсний дотор одоо энэ мөнгө сэвдгийн үлдмэл шинж маш их байдаг. Тэр мөнгө сэвдгийн газрын нэг ингээд ан цав гарсан хагалууд бүр мүс байсан ийм линзүүд том одоо тийм мичлүүд тэгээд тэр сэвдгийг гисчиж тэр мөсөнд байхгүй болцсон. Тэгээд тэр шин чанар нь хөрсөндөө хадгалаад үлдсэн байдаг.
чигтэй байж ус болоод тогтцсон байдаг. Одоо бол хуурай карбонат хуурай болцсон. Тухайн үедээ бол тэр зэвдэгтэй уцтай байх үед үүссэн. Тэр бол наад зах нь ихтэл одоо хэдэн 10,000 жил. Цаашлаа хэдэн 100,000 жилийн өмнөх тэр үйл явц, тэр эртний газар үзийн үйл явцны тэрийг одоо үлдэгдэл шинжээ өнөөдөр хөрсөнд энэ утгаараа бид гар зайн хөрсийг одоо тэр нэг ой санамжтай тэрийг сэргээгээд одоогоос 10,000, 20,000, 100,000 жилийн өмнө тэр нутагт ямар байгалийн тогтолцоо байсан бэ? Хээр байж юу, говь байж юу, цөл байж юу, нуг байж юу гэдгийг л таних тийм сайхан хөрөн хөрсөн дээр үзсэн. Хөрөн хөрсөн дээр үзсэн. Энэ дээр зургууд байгаа л да тэр хөрөн харахад ингээ сайхан тэгш сайхан тал газар. Ашаал хонгот доод талд нэг эртний цэвдгийн байсан ан савууд тэгээ том хоримтлууд бүс байсан тийм лин зүүд хүртэл байна л да. Тэгээ тэрий чинь ингээд үзэхээр тэндээс маш их юм мэдээлэл авч болно. Тэр ихийг молцсон гэлс бид мэдэн штэ нэг Сүхбаатар аймгийн молцсон гэлсгээд даргангийн тэр молцсон гэлс байна. Тэгээд энэ 90 цав орчмын ус тэр жижиг газрууд байна. Абдар эсгээ тэр жоохон тэр газрууд чинь ухаа зэрэг хөрсний хэдэн дарагдсан үе байгаа юм. Нэг 2 метрийн гүнд, 3 метрийн гүнд, 1 метрийн гүнд гээд эртний дарагдсан үеуд. Тэрийг ингээд нас тодорхойлохоо зэрэг хамгийн доотлын үе нэгтэл 5-6 мянган жилийн өмнө настай. Тэр нь бүр сайхан хар шараа хөрс. Дугуйн хөрс байсан шинжтэй. Тэгээс үедээ дараачихын үе нь өшөө жоохон хуурай. Тэр нэг 3,000 орчим жилийн овоо чихтэй болж ирж байгаа дахиад. Тэгээс үеийн ингээд доотлол нь 3 үеийг одоо ингээд үзэхэд л ингээд 6,000, 3,000 өнөө үе гэж үзэхэд энэ хооронд тэр 6,000 жилийн өмнө их чихтэй хөрс байж нугын ч юм уу хар шорон ч юм уу өнөөдөр тэнд хөрөн хөрстэй шүү дээ. Тэгвэл тэрийг одоо өнгөрсөн байгалийн тэр орчны сэргийх боломжтой болж байгаа. Энэ нутагт чинь тэгвэл байнгын ийм хуурай байсангүй. Байнгын визтэй байсангүй тий. Экологт нийлж болно. Тэгвэл тэрний энэ хугацаанд л тэгэл нэг чихтэй хөрс чинь хуурайшаад тэгээ дээр нь илсэн үе тогтоод дахиад энэ хөрс үүсээд дахиад 2-3 одоо юу сүүлийн 10,000 жилд явагдсан байгаа шүү дээ. Одоо Монголд илсэн ялангуяа дээстэй хоримтлагдсан газар Монголын дорнотал чинь нэг талаараа дээхэн үед 6,000 жилийн өмнө чихтэй газар байж хоёрдугаард нь тэнд бүр хэдэн 100,000 жилийн өмнө ч юм уу да мөнгө зэвдэгтэй байж бүр чойр хүртэл байгаа шүү дээ. Чойрын орчмуудтай мөнгө зэвдэгтэй байсан байгаа шүү дээ. Монголын дорнотол бүгдээр мөнгө зэвдэгтэй байсан. Тэгээд тэрийг энэ үзэх өнөөдөр тэр үеийн уур амьсгал өнөөдрийн уур амьсгал тэр үеийн газар тогтоож болно. Тэр уур амьсгал эргэж сэргээж бас болно. Сэргээж тэр үеийн одоо тэр нэг байгалийн ландшафт төрөх байд өнөөдөр их шал өөрөөлж байгаа үст. Дахиад энэ чинь явагдаж шүү дээ. Тэгэхээр байгалийн үйл явц чинь дандаа юм ритмичний цикли чинь ингээ юутай явагддаг. Өөрийн хэмнэлтэд явагддаг. Зарим нь хэдэн мянган жилээр хэмнэлтэд явагдана. Зарим нь хэдэн 10,000 жилийн хэмнэлтэд явагдана. За бүслэг гэвэл одоо хэдэн 100,000 жилийн хэмнэлтэд явагдаж давталтай явагддаг. Тэрийг сэргээж үзэхэл тийм сайхан юмуд Монголын хөрсөнд байдаг л. Тийм судалгааны дүн бол гарсан байна. Гарсан тий. Тэрнээс өмнөх 5-6 мянган жилээс өмнөх тийм зүйлүүдийг танах ч одоо бас нэг хэдэн 100,000 жилийн ийм юуг танарч бас судалж байгаа. Тэрнээс өмнөх үеийн тийм энэ манай Германы судлаачтай хамтраад бид энэ Хангай нурууны өвөр хэсгээр за тэр нөгөө хонгорын эс орчмоор Хангай нурууны төв хэсгээр энэ тэр олон газар тэр бүслэгтэй холбоотой дээжүүдийг судалсан л да. Тэр хэдэн жилийн өмнө тэр Хангай нурууны бүслэг бий болсон юм. Хэдэн удаа бүслэг болж исэн юм. Хэдэн сая мянган жилийн өмнө тэр одоо говийн ухаандаа хонгор эс ч юм уу тэр том элсэн тарамцаг бий болсон ингээд. Тэр талаа бас нэлээд судалгаа хийсэн. Одоо эцсийн үр дүн гараагүй байгаа. Ямар ч гэсэн тэр үр дүн гарвал хэдэн жилийн хэдэн мянган жил тогтохгүй л хэдэн 100,000 жил хэдэн 100,000 жил тий хэдэн 100,000 жилийн өмнөх Монгол орны өрсний одоо энэ давхар юм байж тэр үед зэвдэгтэй байж тэр үед мөслөгтэй байж тэрээс хойш хэд дахин хувирсан байгаа л тэгээ ер нь хөрсөн дотор чинь тэр этний тэр байгалийн өөрчлөлтийн тэр олон шинжлэхийн тодорхойлох тийм одоо нууц бидний хардаггүй тийм ой санамж байдаг байхгүй тэрийг л одоо олж чадах юм бол бид өнгөрсөн үеэ төсөөлөн бодно тэрээс үндэслээд ирээдүйн үеэ чи бас төсөөлөх юм боломж гарч ирдэг. Тэгээд энэ би эцэст нэг юм асуу одоо бидний яриаш бас өндөрлөгдөх гэж
байна. Энэ яг хөрсний тухай бид ингээд ярьлаа. Ер нь хөрс ямар байсан тухай. Одоо хөрс манай төв одоо Улаанбаатар, Дархан Эрдэнэ тэгээд энэ одоо төв суурин газрууд дээр бохирдлон маш хүчтэй явж байна. Тэгээд та тэр талаар нэг товч гол хоёр зүйл шилж болмоор байна л. Нэгдүгээрт нь хөрсний эвдрлийн асуудал. Бид газар дээр нэг хөрсийг ингээ хаглаад байхан 10 жил, 20 жил тариад, 30 жил тариад сүйд тэмдээж яг хөвжин шивэн муудлаг яах вэ? Бид хамгийн сурчиж байгаа юм чинь тийм хамгийн наваад хэлчихэж байгаа юм чинь. Тэгээ тэрийг нөхөж өгөхгүй бол хөрс чинь ядуур нь сүйдэн. Тэгээ тэрнээс болоод таяны хөрсөнд одоо эвдрэл маш их болдог болж ийсэн одоо ч явж байгаа. Тэрийг одоо бас арга хэмжээ энийг туршилт би хийж үзсэн шүү би зөвөд хэлье гэж бодож байна. Өнөөдөр манайх ингээд эвдсөөс яах вэ гэсэн асуудал ярьдаг л. Тэгээ бид нэг 80-аад оны үед туршилт хийж ийсэн. Цеолит гээд байгалийн цеолит гэж öelдэг шүү дээ. Тэр манайд оронгой үед их бий баруунтай их байдаг. Тэгээ цеолитыг одоо аваад газараас нь тэрийг жижиглээд бутлаад хөрстэй холж байгаа юм. Тэгэхээр зэрэг тэр хөрсний одоо нэг шингээх чанар нь сайжраад тэгээд бордооны үйлчлэгээ илүү болно. Тэгээ хөрсний одоо физикчин чанар нь сайжирна. Ургацын хэмжээ нэмэгдэх тийм туршилт бидэнд хийж ирсэн шүү. Тэгээ цеолитыг ашиглах юм бол наад зах нь одоо энийг бас улс орон туссан байдаг л гадаад орнууд. Тэгвэл эвдэлсэн хөрсийг сэргийх шингээх чанарыг сайжруулах хэрэгтэй юм шиг. Нөгөө талаар энэ одоо таасаа асуулаад тэр бохирдлын асуудал. Нэг яа харах бас наа зовж байгаа асуудал. Тэгээ бохирдлын гэж ярих гол нь их үүсвэршүүл юмас үүсдэг юм гэж. Тэгээ нэгдүгээрт энэ одоо үйлдвэрийн яндангийн утаа, гэр хорооллын утаа, хоорой шингэн хог хаягдал тэгээл энэ мал амтны эсэг гэл ингээ зөндөө ямаас үүсэлтэй л. Тэгээ Монгол Улаанбаатарт бид нэлээд олон жилийн өмнө одоо 20 жилийн өмнөөс ихсэн шүү. 90-ад оны сүүлчээр нэг судалгаа явуулсан. 2000 оны ихээрийн судалгаа явуулсан. Одоо судалгаа явуулж байна. 3 удаа судалгаа явуулж байна. Тэгтэл нэлээд жил ингээд тэр нөгөө бохирдлын хэмжээ нэмэгдээд байдаг аюул байна л. Тэгээд гол их үүсвэр нь одоо утаа, машины утаа, яндангийн утаа энэ л дээ. Тэгээд би бас энэүүд яг ганц хоёр тоо хэлж болох уу? За. Жишээ нь бол энэ юуны байна штэ. Улаанбаатар хотод хамгийн одоо түгшээж байгаа нэг үзүүлэлт бол хором гэж нэг л байдаг шүү дээ. Одоо нэг арьс шил зумлахад хэрэглэдэг. Би харамат кайли гэдэг бодис байдаг. Тэрний хором нь ерөөсөө ингээд хөрсөнд усанд ингээд шингээд тэр их том аюултай. Улаанбаатар хот ер нь нэгдүгээр одоо хамгийн их бохирдолтой хором гарч байгаа. Стандартаас л 3 дахин 4 дахин их байна шүү дээ. Ер нь хотын хэмжээгээр авч үзэх юм бол хоёрдугаарт нь хар туглаг. Энэ гол бензин шатгуунтай холбоотой, утаатай холбоотой. Гэх мэтлэнгийн ингээ бусдууд нь гайгүй ийм элементүүдийн хэмжээ үл ер нь тэр стандартаас авчихсан. Ер нь одоо нэлийн төвшөртэй. Хоёрдугаарт нь бас бохирдол ихээр зэрэг зөвхөн хүнд металл их биш л дээ. Бактерийн одоо нянгийн бохирдол байна. Энэ жавтан аимшигтай судалгаа хийсэн бид. Ялгцтай холбоотой. Бидний судалгаа хийсэн 300 цагт ээж авахтал 80 гаруй хувьд нь нянгийн бохирдол их хэмжээтэй гарсан. Тэгин. Гидсний өвчин үүсгэгч нөгөө сальмонеллын тэр үүсдэг. Сальмонелл, колибактер байна. Тэгэл эсрэг төрөгчүүд янз бүрийн байна. Тэгэл мөөгөнцөр маш ихтэй. Тэгээд дараагаар нь яг хөө амиак одоо юу гэдэг юм бэ? Шифтрийн бохирдол бас байна. Нийлзас бизэстэй юмстай хог холбоотой холбоотой. Утаагийн чинь метан болгож хувиргачихдаг ашиглах бас боломж байд юм гэсэн мэс. Харин байна. Тэр одоо Солонгосод манайхан бас яваад улсууд судалж ирсэн, үзэж ирсэн байна лээ. Бас Герман ч гэсэн байдаг. Тэр газрын яндангийн утаагийн чинь шүүж аваад тэгээ газрын хөрс рүү ингэж нэлээд гүнд болдог нэг арга байна. Хоёрдугаарт нь тэр шүүж авсан хийнээсээ зарим хийг нь боловсруулад метамитийн шатдаг одоо нэг газ хий гаргаж явдаг ийм бас арга байна. Энэ манай яванд эдийн засгийн бас нэг үйлдвэрлэл бий болчихлоо болохоор газрын утаа гэдэг нь харахад л ингээл бид утаа ингээ харахаас ингээл хортой болж ялгаа утаа. Гэтэл утаа маань нөгөө талаараа бас байгалийн ямар нэгэн одоо нөөц байж болох юм аа гэж. Тэгээ эдс түүхийд нөөц болох боломжтой байхгүй. Энийг за дарж та бүхэн их сайхан ярьслаа. Ер нь ярих гэсэн зүйлүүд чинь гол нь ярьчлаа. Одоо цаг хугацаа хязгаарлалт учраас тэгээд хайдаа ингэж зогсъё. Тэгээд танай хүрээлэнгийн хамт олон танай ажилд их өндөр амжилт хүсье. За манай нэвтрүүлгийг өөгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл 4 баяртай үзэгчтэй.